сангийн сайд эхний хоёр асуултанд нь хариулт өгөөрэй. За стендбай хөтөлбөрийн хувьд бол бид нар бол стендбай хөтөлбөр авах ямар нэг шийдвэр бол албан ёсоор бол гаргаагүй. Ер нь бол баг ирж бол ажилласан. Би түрүү хэлсэн 6 сард бол дахиад бас нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй баг хурж ирж Монголын ер нь эдийн засгийн төлөв байдал ямар байгаа талаар бол бүх талын судалгаа хийхин ажлууд бол үргэлжлээд бол явагдаж байгаа. За ер нь бол стендбай хөтөлбөр авах юм бол 18 сар орчим хугацаагаар хэрэгждэг ийм хөтөлбөр бол байгаа. Би ерөнхий утгыг ярьж байгаа. Би аавн гэдэг утгаараа бол яриаггүй. Ер нь бол хуучин бол бид нар 5 удаа ийм хөтөлбөр бол авч ирсэн. Нэг нь бол амжилттай болсон. 4 нь бол бас яг өмнөө тавьсан бүх зорилгоо 100% бол хэрэгжүүлж чадаагүйгээр ингэж дууссан байгаа. За ер нь бол бид нар бол стендбай хөтөлбөрийн тухай ойлголтуудаа бид нар бас нэг болох ёстой. Ер нь ямар хөтөлбөрийн юу хэрэгжүүлдэг гэдэргээд янз бүрийн байдлаар бид нар бол нэлээд тийм тогтцсон тэр нь тийм жоохон буруудуу ийм ойлголтоор бол стендбай хөтөлбөрийн тухай их ярьдаг. Тийм учраас бол энэ ойлголтуудаа бид нар бол нэг болох ёстой. Албан ёсоор би түрүүн хэлсэн энэ санал бол гараагүй. Бид нар бол энэ их хурлаар баталсан бидний түрүүн эдийн засгийн хүндрэлээс гарах энэ төлөвлөгөө бол стендбай хөтөлбөрлөг оруулахгүйгээр энэ эдийн засгийн хүндрэлээ давж туудах тодорхой арга хэмжээ авч гарах ийм хөтөлбөрийг бол улсын их хурлаар бол баталсан байгаа. Энэ дагуу засгийн газар бол ажиллаад явж байгаа. За автозамын хувьд болохоор зэрэг энэ жил бол Дорнод аймаг болон Баруун Таван аймаг руу явах энэ замууд бол бүгд бол үргэлжлэнэ. За одоо бол замын километр болгон бол эзэнтэй болсон байгаа. Яг өнөөдөр 5 сарын 15-наар бол бас энэ замын ажил авах энэ компаниуд маань засгийн газрын өмнө хүлээх үүргээ биелүүлэх энэ үйл ажиллагаагаа батлах бас яг ийм тодорхой ийм шалгуурт хугацаа нь бол яг өнөөдөр болж байгаа. За энэ дагуу бол компаниудаа шалгаад шалгуур хангаж байгаа компаниуд бол ажлаа бол үргэлжлүүлээд хийгээд явна. За шалгуур хангахгүй компани гарч ирэх юм бол маш хурдан энэ компаниудыгаа бол чадaltaй компаниудаар солих энэ ажлуудаа хийнэ. За Дорнод аймгийн станцын хувьд бол Абар сан бол бас хөрөнгө оруулж энэ чиглэлээр бол ажиллая гэжсэн. Энэ чиглэлээр нь одоо яг ямар шатндаа явж байгаа яаж байгаа талаар эрчим хүчний сайд, зориг сайд бас боловч олон гишүүний асуултанд нэмж хариулт өгөрөө. За эхлээд Эрдэнэ хотод